Хамгийн сурагчдад дэлхийн түүхийн хичээлийг анги тань заахтаа сурах бичиг сургуулийн бусад нийлд хэрэглэгдэхүүн материалуудтай хамт хэрэглэхээс гадна онлайн орчин захин хэрэгслийн тусламжтай ухаан түүхэн үйл явдлаас бодит газар нутгийн мэдээлэл технологи ашиглан 360 градусаар харах боломж олгодог вебсайт, ухааны археологийн сурвалж их материалыг виртуал музейн үзмэр үзэх, интерактив видео, түүхэн баримт мэдээлэл, интерактив даалгавар гүйцэтгэх замаар хослолсон сургалтын зөв сургалтад оновчтой ашиглах нь сурагчдын сонирхол, тамийн түүхэн хэрэгцээг хандаг даваа талтай юм аа. Ангид гадаад бодит байдлыг харуулсан видео ашиглах нь сурагчдыг гадаад ертөнцтэй танилцах хүчирхэг арга байж болно. Энд хэд хэдэн үр дүнтэй жишээ хэрэглэснээр тайлбарлая. Виртуал хэрийн аялал. Сурагчдыг музей, түүхэн газрууд, тэр байтугай өөр улс орнуудаар виртуал аялалд оролцуулах боломжтой. Энэ тэдэнд гадаад ертөнцтэй харилцаж мэдээлэл туршлагыг бие даамгар хамтран судлах чиглэлээр жишээлх юм бол Маягийн иргэншлийн соёл онцлогийг судлах зорилгоор Интеллект цэврийн Монголын боловсролын судлалын нэгдсэн сан 11-р ангийн түүхийн сонгон судлах хичээлийн Эртний Америк ба Перс эзэнт хөрмөд нэгж хичээлийн захин контентыг боловсруулж байршуулсан байгаа. Маягийн иргэншлийн бодит байдлыг тахимд хэрэглэхийн тулд мэдлээ сайтаас интерактив видео их сурвалжуудыг судлахаас гадна бодит баримт их сурвалжууд үзэж танилцсан тул дараах линк явуулж виртуал музейээр аялаж холбогдох түүхэн бүрэлдэхүүнтэй танилцах, онцлогийг тодорхойлж бичих, хамтран ярилцах зэрэг мэдлэг бүтээлч үйл чиглүүлж сургалтыг зохион байгуулж ирсэн. Их Британий музей 1753 онд байгуулагдсан боловч 100 орчим жилийн дараа л Эртний Маягийн хоруудыг нэг ярин зурвал дараа нь бүхэл бүтэн цуглуулгуудтай болж эхэлсэн гэж үздэг. Төсөл эсвэл үзүүлэнгийн нэг хэсэг болгон өөрсдийн аудио бичлэгийг бүтээхэд сурагчдыг дэмжиж сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулах. Энэ нь тэдэнд техникийн ур чадварыг хөгжүүлэх, өөрийн эзэмшсэн мэдлэг, ойлголтоо бүтээлчээр илэрхийлэхэд тусалдаг даваа талтай. Жишээлбэл Teams-ийн талбарт захин технологиудын тусламжтайгаар бүгд идэвхтэй оролцоонд бүрдүүлж 360 градусаас гарах боломж өгдөг вебсайтыг хэрэглэснээр илүү сонирхолтой, үр дүнтэй санагдсан. Хэдийн хаан тус ээлжид хичээлээрээ бид хэтийн нийслэл болох хатуу цагийн туурийг 360 градусаар харах боломжтой сайтаар очиж харсан. Эртний хятад ба нүүдэлчдийн харилцаа ээлжид хичээлээрээ бид Цэн хан улсын талаар судалж Цэн улсын үед бүтээн босгосон цагаан хэрмээр аялсан. Чин бүтээсэн баримт видеог ашиглан шин сэдвүүдэд танилцуулах эсвэл нарийн түүхтэй цангилан асуудлын ойлголтыг гүнзгийрүүлэх. Энэ нь суралцахыг илүү сонирхолтой, харилцан уялдаатай болгож чаддаг даваа талтай юм аа. Монголын түүхийн, улс төрийн хэлмэдүүлэлт, үйл явц, үр дагавар хичээлээр тухайн түүхэн газруудад очиж их сурвалж баримтыг тайлбарлсан бичлэг бүтээсэн юм аа. 1990 он уран баримтыг болдгийг зурагчдад энэхүү өшөөг 1921-ээс 1990 оны хооронд улс төрийн шалтгаанаар хилмигдсэн 30,000 гаруй хүний дурсгал зориулж босгосон юм аа. Нийслэлийн сонгон архин дүүргийн 30 дугаар хороонд орших Хамбын овооны хилмигсдийн дурсгалыг хүндэтгэх зохицуулбар газар. Сонгон хайрхан уулын аман дах хилмигсдийн дурсгалыг хүндэтгэх зохицуулбар газар. Хамгийн анхны 14 мөнгөний авчирч цаадсан. Энэ суурин дээр туршид зохицуулбар 1937 оны 9-р сарын 10-ны шөнө нийтийг хомруулсан баримтчилгаа их хядлагын түрүүнд эрсэдсэн 12 хүн юм аа. 1937 оны тэр шөнө баримтчлагдсан эрчүүдээс 14 хоног сонгож урдаас төлөвлөсөн шүүх хурал гэгчид оруулж хэлсээр шийтгсэн нь анхны 14-ийн хэрэг гэх ойлголт нийгэмд бий болжээ. Зөвлөлт холбоотой улсад их хилмигдүүлэлтийн улмаас амь насаараа хохирсон 249 иргэн зориулсан хүндэтгэлийн гэрэл төшөө. Тусалсан сургалтад хэрэглэж болох хэд хэдэн арга зүйн талаарх саналуудыг та бүхэндээ танилцууллаа. Анхааран сонссонд баярлалаа. Амжилт хүсье та бүхэндээ.